За сайн байна уу? Бизнес стратегч их жаргалын 90 болд байна. Өнөөдрийн 37 дахь стратегийн анализаар дахин жил гарын хугацааны дараа уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн стратегийн анализаар та бүхний хамгийн сайн мэдэх дэлхийг шуугуулж байсан Game of Thrones-ы зохиолч George R.R. Martin-ийн амжилтын түүхтээр суурилж стратегийн анализыг хийх бол. Тэгэхээр George R.R. Martin 2019 оны байдлаар жилийн 25 сая долларын орлого олдог алдартай зохиолч. Тэгэхээр энэ алдартай зохиолч яаж өнөөдрийн энэ хэмжээнд буюу жилдээ 25 сая долларын орлого олдог болов тийм ээ. Монголчууд ялангуяа Монгол залуус George R.R. Martin-ийн зорилгодоо хүрсэн амжилтанд хүрсэн арга барилуудаас яг ямар арга барилуудыг нь ашиглах юм бол зорилгодоо хүрч болох уу гэдэг дээр суурилж стратегийн анализыг хий. Тэгэхээр өнгөрсөн жил гарын хугацаанд би ингээд стратегийн анализаа хийгээгүй. Энэ шалтгаан бол 2 жил хугацаанд ингээд стратегийн анализ хийж байх хугацаанд хүмүүс Монголын нөхцөл яаж ингээд хурдан карьер ахих вэ? Монголд яаж би орлогоо нэмэгдүүлэх вэ? Яаж би хурдан хугацаанд албан тушаал ахих вэ гэж зөндөх асууж ирсэн. Тийм учраас энэ асуултыг хариулт болгож би ингээд Монголын хамгийн анхны карьер стратегийн Дайчин карьер стратеги гэдэг ингээд номоо бичсэн. Тэгээд оны өмнө хэвлүүлээд одоо эхний хэвлэлтэнд орсон 1000 ширхгээс одоо дуусч байна. Энэ 7 хоногт дахиад дараагийн ингээд 1000 ширхэг гарч ирэх юм байна. Тэгэхээр бас өөр нэг зүйл өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйл юу вэ гэхээр карьер стратеги гэж юу юм бэ? Ерөнхийд нь бол стратегийн анализ гэж юу гэрлээд байгаа юм бэ гэдэг хүмүүс асууж байна. Тэгэхээр стратеги гэдэг бол ерөнхийд нь яаж юм гэхээр яаж ингээд зорилгодоо хүрэх вэ гэдэг арга замуудын нийлбэр. Тэгэхээр стратегийн анализ гэдэг бол яаж юм гэхээр тэр зорилгодоо хүрэхийн тулд ямар арга замуудаар энэ зорилгодоо хүрч болоод байна гэдгийг олон талаас нь судалгаалаад гаргаж ирсэн тэр гарцуудыг анализ хийж хүргэж байгааг бол стратегийн анализ гэж байгаа юм аа. За тэгэхээр George R.R. Martin жилийн 25 сая долларын орлого гэдэг бол маш их мөнгө. Гэхдээ Монгол хүн бүр сая долларын орлогыг жил бүр олох албагүй. Гэхдээ миний ингээд George R.R. Martin ингээд амьдралыг судалсны үндсэн дээр болохоор хоёр зүйлийг бол Монгол хүн бүр George R. Martin-аас амьдралдаа авч ашиглаад хүн зорьсондоо хүрэх боломжтой юм гэдгийг олж тогтоолоо. За тэгэхээр нэгдүгээрх нь бол яаж юм зорилгынхаа төлөө үнэнч байх. Тэгэхээр Монгол хүмүүст юу тулгардаг вэ гэхээр ихэнх хүмүүст юу болохоор би ингээд зорьсныхоо зорилгодоо хүрэхэд надад хамгийн их тулгарч байгаа асуудал санхүүгийн асуудлууд байна. Би хүссэн зүйлийг хиймээр гიშ надад мөнгө байхгүй гэж хэлдэг тийм ээ. Тэгвэл яг энэ асуудал болохоор George R.R. Martin ч гэсэн бас тохиолдож ирсэн. George R.R. Martin 15 наснда би ингээд алдартай зохиолч болох гэсэн хүсэлтэй боловч айгүй олон санхүүгийн асуудлууд байсан учраас мань хүн 31 нас хүртлээр бүтэн цагаар зохиоллын ажлуудаа хийж чадаагүй. Өдрийн цагаар 31 нас хүртлээр George R.R. Martin өдрийн цагаар нь өөр ажил хийгээд оройн цагаар нь ингээд зохиолоо бичдэг байсан. Тэгээд 31 наснда болохоор ингээд бүтэн цагаар ажиллах санхүүгийн чадамжтай ингээд болсон байж байгаа. Тэгэхээр ээж нь хэрэг танд ингээд мөрөөдөл байгаа бол энэ мөрөөдлөхөө төлөө танд мөнгө байхгүй шалтгаан тоочихгүйгээр ажлын 8 цагаар нь амьдрах мөнгө олохын тулд ажиллаад ажлын бус цагаар оройн цагаар 7-оос 11 цагийн хооронд хүртэл өдөрт 4 цагийг өөрийнхөө мөрөөдлийг бодит амьдрал болохын тулд ингээд ажиллаарай. Миний хувьд ч гэсэн болохоор яг George R.R. Martin-ийн арга барилуудыг ашиглаж ирсэн. Тэгээд өдрийн цагаар нь ажиллаж оройн цагаар нь бол өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд бол ажиллаж ирсэн. Тэгээд үр дүнгээ өнгөрсөн. Тэгээд 6-аас 13 сар тутам болго ингээд албан тушаал ингээд ахижсэн юм жишээ байгаа. Хоёр дахь George R.R. Martin-аас сурах зүйл бол яаж юм гэхээр George R.R. Martin хамгийн чухал зүйл дээрээ л өөрийнхөө цаг хугацааг өгч өөрийнхөө хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрж ажилладаг. Үүний нэг жишээ юу яаж юм гэхээр George R.R. Martin интернет холбогдгүй хамгийн сүүлийн компьютер ашигладаггүй хүн байна. Тэгэхээр George R.R. Martin ингээд ажиллаа хийгээд нармаануудыг бичих зөвхөн хуучны DOS гэдэг машин ашигладаг. Тэгээд ерөөхдөө нь хамгийн анхны компьютеруудын нэг гэж бол ямар ч интернет орохгүй. Тэгээд өөрийнхөө not blogger гэдэг өөрийн блог дээр юу гэж утсан бэхэн би бол ингээд энэ заавраа би бол ингээд сошиал медиа эднэр дээр бол юу байхгүй. Ямар нэгэн хаяг тэрийг үзэж ингээд цагаа алдахгүй. Би зөвхөн ингээд өөрийнхөө ажил дээр ингээд анхаарлаа хандуулдаг ингээд блог бичиж байгаа. Энэ not blog гэдэг өөрийнхөө блог дээр ингээд хөтлж байгаа бол надад хангалттай хэмжээний цагийг надаас авч ийн гэсэн. Тэгээд энэ хүрээнд болохоор яаж юм гэхээр энэ олон нийтийн сүлжээнд интернет орохгүй байж төвлөрж байгаа нь George R.R. Martin-д 60 гаруй ном, зохиол, тууж, телевизийн
зүүн одоо уран бүтээлийг хийх одоо тэр цагийг өгсөн. Тэгэхээр Монгол хүмүүст ерөөхдөө нь юу байдаг вэ гэхээр би ингээд мөрөөдлөхөд л ажилламаар зөндөө их зүйлс юм байна. Надаа хийх ажил зөндөө их байгаад надаа гол нь надад ямар ч цаг байхгүй нэ гэж ирдэг. Тэгэхээр цаг байхгүй гэдэг нь чухал биш. Яг тэгэхээр одоо сүүлийн технологи бол нэг талаар одоо бидний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд зориулж бүтээгдсэн боловч нөгөө талаараа бидний цаг хугацааг анхаарлыг ингээ авах гэж зориулсан. Яг тэгэхээр одоогийн байдлаар бол нийт одоо аппликейшн сторууд дээр байж байгаа бүх аппууд одоо зүйл програм хангамжууд 90% нь болохоор үнэгүй. Тэгээ үнэгүй гэдэг бол яаж юм нэхэр тэр үнэндээ үнэгүй биш ингээ зар сурталчилгаа үзүүлэлт мөнгө болж байгаа. Тэгэхээр хэдий хэмжээний одоо чинь олон нийтийн сүлжээ болон одоо интернет илүү их цагийг зарцуулна, эсвэл телевиз зарцыг зарцуулна. Төдий чинь өөр хүний одоо мөрөөдлийг бодит амьдрал болгоход тусалж байгаа гэсэн. Тэгэхээр одоо Монгол хүн бүр яах вэ гэхээр хүн санхүүгийн эрх чөлөөнд хурцтай санхүүгийн ядч эрх чөлөөнд биш юм зөвхөн санхүүгийн хувьд тусгаар технологи хөссөн үедээ дуртай зүйлээ гэж санхүүгийн чадамжтай болохын тулд яаж юм гэхээр өөрийнхөө үнэт цагийг өөрийнхөө хамгийн чухал зүйлдээ зарцуулж байх хэрэгтэй. Хэрвээ ингэж зарцуулах юм бол Жорж Р. Мартин шиг одоо дэлхийн хэмжээний том алдартаа зохиолж болохгүй маа гэхэд Монголдоо өөрийнхөө зорьсон зорилготой хүртээ санхүүгийн хувьд асуудалгүй ямар ч зээлгүйгээр ингээм амьдрах боломжтой. Тэгэхээр өнөөдрийн анализаар бол Жорж Р. Мартинаас ингээд сурах хоёр арга замыг дээр суурилж стратеги анализ хийлээ. Тэгэхээр хэрв та энэ мэт одоо сонирхолтой зөвхөн судалгаан дээр суурилсан дэлхийн шилдэг бизнесмен алдартай зохиолчдын амжилтын түүхтээр суурилсан стратеги анализыг он дуустал 7 хоног бүрийн бүтэнсэ өдөр бүр тасралтыг хүлээж авах хүсэж байгаа бол инх жаргал 90 болд гэдэг YouTube сувгийг дагаараа. За тэгээд хэрв таалагдсан бол найзуудтай бас түгээгээрэй. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Таны зорилго бүхэн бодит амьдрал болох болтугай. Хамтдаа өгье.